сайн байна уу? Сонин байна. 6 сарын төлөв байдлын уншлага тавтай морил. За энэ уншлагаар одооноос бүгдээрээ 3 өөр зүйлийг хийх болно нэг уншлага дотор. Тэр нь болохоор тараа үзүр, астролог. За тэгээ 3 дахь нь channel ингээд зүйл байх болно, шинэ зүйл байгаа. За тийм ээ. Тэгээд сарын төлөв байдлын хөзөр дээр нь сонгох хөзөр байхгүй. Яг л астролог нь хүн болгонд хамааралтай байх болно. Тэгээд мессеж нь коллективд хамаарсан мессеж байх болно. Хэрвээ энэ бичлэг жаахан чултгаа таны сонирхлыг татаад ингээд нүдэнд жаахан ингээд үйл ялыг гялалцаж харагдсан бол энэ уншлага дотор танд зориулсан мессеж байгаа л гэсэн үг юм шүү. За эхлээд 6 сарын төлөв байдлыг эхлүүлэх таруу үзрийг харж эхлүүлцгээе. Тэг бүгдээрээ сайхан амьдралдаа арай жоохон чиглүүлэхтэй болцгоё. Арай жоохон чиглүүлэхтэй астрологч гэсэн судалж сайхан бүгдээрээ сүнснийхээ боловсролтой нэмэр болгоё. Гэх мэтчлэн. Two of Cups. За энэ хөзөр нь яалтчгүй усны энергитэй аягийн 2 гэдэг нэртэй хөзөр байгаа. Сайхан жинхэнэ үерхэл яг хоёр хүн нэгэндээ хоёулаа нэгэндээ хайртай юм сайхан үерхлийг бэлэгддэг. Нэг талтай хайр биш, хоёр талтай хайрыг бэлэгдэнэ. Хоёр талтай гэхэлэр сонин үү, тийм маш сайхан нөхөрлөлийг бэлэгдэнэ, маш сайхан харилцааг бэлэгдэнэ, бас хэрлэлүүдийг бэлэгдэх боломжтой. Тийм эх сар 6 сард Ихрийн орд за тэгээд мэлхийн орд давмгаалах болно. Харин мэлхийн орд нөөрөө ийм хөрхөн зөөлхийн нэрхтэй тухтай тав тухын нэрхтэй хүн харилцаа холбооны зөөлөн талын ил болгож гаргаж ирсэн гэдэг ч юм уу те гоё халамжтай нэрхтэй ийм гариг орд байдаг байгаа мэлхийн орд нь. Тийм. За тэгэхээр 6 сарын гараагийн сайхан хайр дурлал, хосын харилцаа, нөхөрлөл, сайхан ийм халамжтай харилцаа, хүмүүс нэгэндээ анхаарал тавих, халамжлах гэдэг энергиээр эхлүүлж байна. Маш сайхан энерги байна. Одоо бүгдээс астролог руу орчоод араас нь хөзөрнүүд нэмж татах болно. За 6 сард яг юу болох гээд байна вэ гэдэг тэгэхээр ерөөхдөө би гоё товчлоод ойлгоход хизээч мартагдахааргүй, хизээний хайшин тий эх сард мартагдахааргүй байдлаар яг оновчлоо тоочглсон гол сургаал нь юу вэ гэдэг тэгэхээр тэлэлтийн өмнөх амралт гэдэг энэ үг их таалагдсан надаа. Яг тэлэлтийн өмнөх амралт 6 сарын 30 хүртэл бархас байд гариг мэлхийн орд дээр байрлах болно. 6 сарын 30 хүртэл энэ байршил нь 2025 оны 6 сараас 2026 оны 6 сарын 30 хүртэл зөнхөлж байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо дуусах гэж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бархас байд мэлхийн орд дээр байх нь дуусах гэж байгаа. Энэ ямар ач холбогдолтой вэ гэдгийг ихлээр өөрийн амралт, өөрийгөө тоордох, өөрийгөө спортлох те өөрийгөө дэмжих энэ зүйлсүүд дээр та анхаарал хандуулна. Энэ зүйлс дээр тэлэлт авчрна. Тэгээ энийг одоо хийж амжаагүй зүйлс байгаа бол энэ гаргасан энэ ордын сургаалыг хийж амжаагүй байгаа бол эх 6 сард энийг хийж амжих сүүлийн боломж авах болно гэсэн үг. Тэгээд энэ энерги нь хаагдчихна. За тэгэхээр гаригс энийг одоо жинтан болохыг ерөн шаардаж эхэлнэ гэсэн үг. Аль эзэний жинтан болгоогүй бол. За тэгчээд 6 сарын 30-наас бархас байд гариг Арслангийн орд руу шилжиж байна. Арслангийн орд руу. Тэгэхээр бархас байд гариг нь өөрөө маш их хэмжээний юм тэлэлтийг, гид баялагийг, шин зүйлийг олж нэх, шин өөрийгөө олж нэх, тэгээ шинэ газар руу шуудгаар аялах гэдэг ч юм уу, сүнсний тэлэлт гэдэг ч юм уу. Тэгээ ийм томордог энерги бэлэгддэг бархас байд гариг ингээд ийм гэдэг ингээд томордог энерги бэлэгддэг. Энэ энерги нь Арслангийн орд дээр энэ гал энергитэй орд гэсэн үг. Гариг гэсэн үг. Бархас байд нь. Энэ нь Арслангийн гал энергитэй гэд нийлээд ороод ирэнгүүт үнэхээр их тэлэлт тохино гэсэн үг. Ялангуяа таны өөрийн имиж, өөрийгөө хин гэж хаардаг, таны брэнд гэдэг ч юм уу те амьдралын тансаг байдал гэдэг ч юм уу хийж гараас гарах бүтээх зүйлсүүд. Зарим хүмүүс хүүхдтэй болж болно. Арслангийн орд хүүхдээ бэлэгдэж болдог. Гэтэ миний хувьд Арслангийн орд бол ингээ маш хэмжээний харизм, бие авч явах, байр суурь, яг хүч чадлын сэнти дээр ирж суух гэх мэт санагддаг. Энэ гэхдээ 6 сарын 30 тохиох учраас 7 сард хамааралтай зүйлээ гэсэн үг. 7 сараас ер нь хүчтэй тэлэлт болох гэдэг байна гэсэн үг. Тэрний өмнө нь ингээд бархас байд нь мэлхийн орд дээр юм гэр орон тансаг байдал
гэдэг зүйлсийг бэлэгдсэн мэлхийн орд төр ирж байгаа учраас гоё сайхан амраа молон амралтаа зохицуулаарай гэсэн санаа байх нь. За бас будын ухралтын сүүдрэн үе 6 сарын 12-наас эхэлж байгаа. За будын ухралтаас хүмүүсийг дотгошоогоо орохыг шаарддаг юм зүйлээ дотгошоогоо орох, дотоод одоо байгаа зүйлсүүдэд зохицуулж дуусаагүй зүйлсүүдэд зохицуулж дуусгах, шинэ нэмийг эхлэхгүй байх, тий? Гэх мэтчлэн ийм зүйлсийг шаарддаг юм одоо тийм хаврын цэвэрлэгээ юм шиг тий хагасаа өдрийн юм шиг юм нэрхтэй зүйл бол будын ухралт байгаа. Үүн дээрээ нэмээд өмнө сард би уншиж өгсөн Плуто тий Плуто гаригийн нөлөө хിവэрэ байгаа. За Плуто гаригийн энэ нөлөөтэй үеэр би бас сайн тодруулж дахин хэлж өгье. Тэр зүйл нь сонин аимшигтай зүйлүүд зүудлэгдэх нь хивэн юм гэсэн. Би өөрөө яг Плутогийн ухралтын эхэлж байх үед би амар зүүдэлсэн. Бүр үнэхээр амар жоохон хүүхдүүд ингээ нас марч байгаа гэдэг ч юм уу тий. Анхны удаа тийм амар зүүдэлж үзсэн. Тэгсэн чи миний эргэн тойрны бүх хүмүүс яана би ийм амар зүүдлээд ах ингээд бас яг тэгж ярьж ирсэн энэ ерөөсөө 100% Плутогийн ухралттай холбоотой. За энэ Плутогийн ухралтын үеэр бас дотоод хувирлууд явагдана. Дандаа дотгошоо хандсан зүйлсүүд явагдана. Худал ба буруу хүч чадал бүр нуурж унана. Тэр хүч чадал гэдэг нь болохоор шууд утгаараа таны хүрээлэлд юм онцгүй дарга гэх мэт зүйлсүүд байдаг бол энэ хүмүүс ингээ ил болно. Гэт энэ хүмүүс хүч чадлаа буруу ашиглаад байна гэдэг нь ил болно. Нөгөө талаараа таны өөртөө ингээ хурдлаа бардамнагах, худлаагаар өөрийгөө хүчтэйгээр мэдрүүлэх гэдэг ч юм уу те. Ийм хиймэл зүйлсүүд хиймлэр тань тайтгарлыг өгдөг зүйлсүүд бүгдээр ингээ ил болно гэсэн үг. Та яг үүндээ ямарваа нэгэн зүйлд донтсон тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тэр донтолтой амар лаг зүйл мэтэр бодох гэдэг бол энэ зүйлсүүдээс одоо тэгж чадахгүй болно гэсэн үг. Хэцүүднэ гэсэн үг. Тийм байхаа. За тэгэхээр ойлгомжтой тэлэлтийн өмнөх амралт ерөөсөө эрэх сайртаа амралтад сайн зохицуулж чин том болгох хэрэгтэй. Энэ нь боддоор юу гэж харагдах вэ гэдэг. Тэгэхээр ажлаа багасгах, ажлаа багасгах. Гэр орчноо сайхан болгох, гэр орчноо илүү тухтай таатай болгох, гэр бүлийнхэнтэйгээ таатай болгох гэдэг ч юм уу. Айлуулах таатайгаар харьцах гэдэг ч юм уу те. За амралтынхаа системийг сайжруулах. Та ер нь амардаг өөртөө цаг гаргадаг. Үгүй бол одоо эрэх сардын зүйлсийг хийх хэрэгтэй болох нэ гэх мэтчлэн. Дахны одоо 10 уншлагын хэсэг рүү ашиглаж байна. Эрэх сард юу тохиох вэ гэдгийг яг миний сон баахэр сахус цугийн үзэгчдэд зориулсан уншлагын хэсэг рүү оръё. За, астрологийн хэсэг нь одоохонд ингээд болж байна. Астрологийг ингэж ойлгоод судалж нарийн мэдхлээр бид нар ерөөсөө амьдралд бид нар өөрсдөө хохирогчд биш юм байна гэдгээ олж мэддэг. Амьдрал ингээд ерөөсөө замбраагүй биш, замбраатай зүйл юм байна. Тэгээ учир начиртай байна гэж ойлгодог юмны цаад наадахыг бас ойлгодог болдог. Бас дээрээс нь астрологийг ойлгоод астрологийн мэдлэгийн ачаар өөрийнхөө үйлдэлүүдийн амьдралаа зохицуулчингууд хувийн сүнсний хөгжлийн сүнсний боловсрал үнэхээр ээлтэй байдаг байгаа. Яалтчгүй сүнслэг хүн бай, тий? Зөн бэлэгч бай, тарамжлах хий, сүнслэг ертөнцид нэвтрээ гэж байгаа бол астрологийг жаахан шалтгаан судлахгүй байхын арга байхгүй билээ. Яг бол астрологи дотор маш чухал сүнслэг мэдээллүүдийн суурь нь уг нь оршиж идэг учраас тийм байдаг. За The Sun, Temperance, The Hangman бүгд доошоор ороод ирсэн. За аюу ойлгомжтой 3 үзэр орж ирж байна. Саяныхаа яриаг би дуусгах. Тэгээд бас энэ таруулга оруулах юм. Жаа хамаагүй ярьж иж болцоошгүй ойлгоорой. Окей, тийм сүнсний боловсролыг сайн хангахын тулд хангахад зайлшгүй шаардлагатай 2 зүйл гэдэг юм бол яалтчгүй нэг нь астролог, нөөх нь таро гэдэг зүйл. Өөрөө та таро уншихгүй байсан ч гэсэн те мэрэгч төлөвч болохгүй байсан ч гэсэн таро гэдэг зүйлийг ийм учиртай байна, 4 элементтэй байна, мажор аркан импүүхтэй байна гэдээ ер нь ерөнхий ойлгоцсон байх нь айгүй чухал байдаг. Энэ ерөөсө таны сүнсний боловсрол, сүнсний мэдлэгийн суурьд үнэхээр том ийм хүчтэй зүйл болж байдаг баа. За эрэх сард таны зөрүүдэлдэг занууд ил болох болно. Айгүй зөрүүд зан ил болох болно. Өөрийнхоороо зүтгэдэг зан ил болох болно. Гэтэ энэ өөрийнхоороо зүтгээд байгаа зүйлсүүд нь улаан цайм таныг аз жаргалгүй болгоод байгаа зүйлсүүд ил болох болно.
үнэхээр балансаа алдсан тий. Үнэхээр туйлширсан, бүр үнэхээр үгүй ийм л ах хэвээр байхгүй юу гэдэг ингээд гүрийж байгаа, зөрүүдэлж байгаа зүйлсүүд эх сард ил болоод одоо ингээд энэ зүйлс танд үнэхээр гоё биш байгаа бидтэй гэдгийг сахиусууд нь танд харуулах болно. Тэг бүр үнэхээр юм экстрим тий. Туйлширсан. За үүн дээр жишээнүүд байна уу? Бодит жишээнүүдийг харъя. Jupiter дошаарсан. За энэ зүйлсүүд улаан цайм таны эд хөрөнгийг, эд баялагийг хаадаг зүйлсүүд байна. Тэг ялангуяа карьерийн тал дээр яаж тэлэх, яаж өсөх, яаж хөгжих, яаж өөрийгөө олж нээх, тэ яаж шин зүйл рүү хүрэх, яаж тушаахах гэдэг тал дээр таны ялангуяа зөрүүдэлдэг зүйлсүүд эх сард ил болох болно. За би толин дасгал гэд яриад байдаг. Гэхдээ хөгжихийн тулд зөвхөн толин дасгалыг хийнэ гэж бодчихвол энэ экстрим болчихно тийм үү? Энэ юм юу болчихно? Туйлширсан болчихно. Толин дасгалаа чин, таруугаа чин, за сэтгэл зүй терапигаа чин гэдэг ч юм уу тийм. Гэт юмыг олон талтаагаар харах нь эцэг бол зүв байдаг юм байна гэдэг би улам л ухаарах болоод байгаа. Гэх мэтчлэн за өөрөөр гэх юм бол санхүүгээ олох арга тий санхүүгээ олох, бизнесээ хөгжүүлэх, ажил дээрээ промошн тушаал дэвших арга гэдэг ч юм уу тий энэ нэг л баригдмал арга та байн ухаад байдгаа гэж харагдаж байна. Энэ байн ухаад байдаг арга нь эх сард үнэхээр тухгүй гэс гадна үр дүнгүй гэдэг нь эх сард маш тодорхой болох болно гэж харагдаж байна. Тэгээ ерөөсөө энэ зүйл амар таны санхүү боогод байсан. Тэгэхээр энийг зэгцэлчих юм бол энэ үзүүрүүч ингээд дээшээ хараад эхэлнэ гэсэн үг. Тийм энэ зэгцэлчүүл дээшээ хараад эхэлнэ. За тэгэхээр амар аширгалтай болох нь тий бүх зүйл баланстай ингээд удаан хугацаар үргэлжлэх боломжтой болох нь шинэ ертөнцид нэвтрэх нь за тэгээ маш их хэмжээний эд баялагийг хангалууныг авч эхлэх нь хөрөнгө тань ингээ айгүйх орж ирэх нь тий одоо нэг санхүүгийн өвд гэж ярьдаг хөрөнгөний өвд гэж ярьдаг тэр зүйл ингээл сахан урсаад ороод ирдэг болох нэ тийм байна тийм тэгэхлээр эх сар зөрүүдлээд байгаа ингээд базаад байгаа зүйлсүүд гэд үргэлжлүүлж баацхад үнэхээр хэцүү болох болно. Тэгэхээр эх сард та их хэмжээний зовлон амсах, их шаналлыг амсах гэдэг ч юм уу те амар зовх, ядрах ингээд байгаа бол та юун дээр би зөрүүдлээд байна вэ? Юун дээр би өөрийнхөөрөө зүтгээд байна вэ? Хуучинсаг үзэл бодлороо зүтгээд гүрийгээд байна вэ гэдгийг жоохон бодох хэрэгтэй. Тэгээ ер нь санхүүсууд нь бол тань айгуугаа ойлгомжтой болгоод өгнө. Тэрийг дагаад сайхан арга барилаа жоохон өөрчлөлт өгөхөд ерөөхдөө бол болох нэ. За тэгээ энэ бас хайр дурлал хосын амьдрал дээр ч гэсэн холбоотой байж болно. Хосын амьдрал нь одоо байгаагаас илүү хангалуун, илүү шүүслэг, илүү тансаг байх боломжтой. Нэгэндээ илүү зөөлхөн, илүү гал халуун гэх мэтчлэн тэ. Тэгээ та хоёр та хостойгоо нийлээд янз бүрийн зүйлсийг янз бүрийн төрлийн болцоо гэдэг ч юм уу тэ. Илүү гой зүйлсийг амьдралаас амтлах боломжтой байж мэднэ гэтэл та хостойгоо хамт байдаг арга барилал одоо жоохон зөрүүд арга барилууд байна. Энэ хүнтэй зөвхөн ингэж харьцсан гэдэг ч юм уу те. Энэ хүнтэй болцоондийнхан бол зөвхөн ийм байдлаар л болцсон гэдэг ч юм уу тийм. Заавал эрэгтэй хүн мөн гаргана гэдэг ч юм уу. Эсвэл юу байд юм. Бид хоёр зөвхөн энэ дасцсан ресторан руу л болцоонд явна гэдэг ч юм уу те. Гэтэл иймэрхүү зүйлсүүд айгүй хааж иж болцсошгүй. Гэтэ энийг сурчих юм бол чин том болгочих юм бол үнэхээр сан тансаг харилцаатай тансаг нөхөрлөлтэй ч бас болох боломжтой гэж харагдаж байна. За одоо болохоор одоо би танд channeling гэдэг шинэ зүйлийг хийж үзүүлье. Энийг тэр миний channeling чадвар ойрд ер нь хөгжөөд байгаа. Миний channeling-ууд ойрд зарим таран уншлагууд дээр зарим нь сонгогдсон таран уншлагууд дээр хаяа гарч ирээд байгаа. Та бүхэн анзаарсан үгүй юу? Би одоо болохоор яг зорж байгаад одоо би channel хийлээ гэж хэлж байгаад channel хийж үзүүлье. Channel хийнэ гэдэг нь багаж хэрэгсэл ашиглахгүйгээр эсвэл маш багыг ашиглаад ерөөсөө 100% цэвэр сахиусны үгийг оруулж ирэхийг хэлж байгаа юм аа. За тэгэд яг шинээр сурж байгаа, шинээр нээгдэж байгаа чадвар учраас би жоохон ичжэн санаа зовж гин. Тэрээ хүсгүй байвал энэ хэсгийг алгасчиж болно. Тэгэхээр та нэмэлт хэсэг рүү шилжих юм бол нэмэлт хэсэг дээр нь төвшөө ахих зөвлөгөөг нь харж өгөх болно. Астрологиорч тэр, тарологч тэр тэгээ бас эцэст нь дахиад channeling байх болно. Тэгээд энэ 3 өдрөөс аль нэгийг нь сонгоод танд эх сарын танд хайр дурлал, ажил, карьер ба зүүн бэлэг шидийн чадвар дээр орж ирэх бэлэг сэлт гээд уншлагыг нь хийгээд өгөх болно. Энэ 3 өдрийн
аль нэгийг сонгоорой. Энэ 3 үзрийн нэмэлтүүд нь гуруула нэг нэмэлт дотор орсон байх болно. Окей, за бүгдээрээ channel хийцгээе. За the self gathering your power. За сахиусан таны хүч чадал цугларч байна. Хүч чадал нь үнэхээр цугларч байна. Тийм. За та бол маш хүчтэй хүн. Маш хүчтэй хүн дотроо маш их галтай, цогтой, нэг хэсэг гал нь унтраад ерөөсөй байхгүй болсон нурмаасан сүнсний гал цог хиймэр байхгүй болсон мэдрэмжүүд төрдөг байсан байж болно. Гэхдээ одоо таны хүч чадал иргэн цоглорч байна. Таны гал иргэн цоглорч байна. Та яг л галт шуумыг дүнснээс босож ирэх болно. Та хизээч бөхөөгүй байсан гэдгийг ойлгох үе ирэх гэж байна. Тэгэхээр минийхөө энэ цаг үеэр өөрийгөө сайн тоордоод өөртөө сайн анхаарч өгөөрэй. Нойрсох, дотогшоогоо ороог, амрах гэх мэт энэ зүйлсүүд нь тухайн үедээ маш уйдгартай, сул дараа жулдраа мэт санагдаж болно. Ингээл амраал ядраад байна гэд амраад л ахлаар жулдраа болоод төвшин доорцсон юм шиг, дундарсан юм шиг тэгэж санагдаж болно. Гэхдээ яг үнэндээ тийм бишээ. Ядрах нь бол жулдраа гэж хин танд хэлсэн бэ? Сул дараа байх нь жулдраа гэдэг нь хин үнийг ингэж танд ойлгуулсан бэ? Хүч чадалтай болох гэж байгаа хүн болгон ундаг, бэлтгэл хийж байгаа болчноо хөгжүүлж байгаа. Тэгээ дээшээ ахиж байгаа өндөр уулыг авирж байгаа хүн болгон унах үе ирдэг. Энэ унах бол ерөөсөө л илүү хүч чадалтай болох түвшин ахихын нэгэн хэсэг юм аа. Их амралт шаардлагатай байгаад байгаа сул дорой байдлыг харж болохгүй. Амралт гэдэг бол таны галыг тижээж өгөх төлш юм аа. Та хэр их галтай, хэр их цогтой, хэр их дотроосоо гэрэлтсэн баймаар энэ тэр хэмжээгээрээ амрах хэрэгтэй. Амралт бол ерөөсөө сул дараагийн шинж биш, төвшин буурсны шинж биш. Энэ бол эсрэгээрээ хэр их амралтыг таны бие танаас шаардаад байна. Тэр хэмжээгээрээ тэр их хэмжээний энергийн хөрөнгө оруулалт танд иргэн орж ирэх гээд байгаагийн шинж юм аа. Гэж байна. Окей. За channel ийм байлаа. Одоо л бүгдээрээ нэмэлт хэсэглүүгээ шилжицгээе. За тийм. За дахиад автаж өгье. Нэмэлт хэсэг дээр нь болохоор энэ 3 хөзрөөр нь сонгодог бяцхан бялуу гэдэг юм уншлага гарч ирнэ байх болно. За энэ уншлагаас болохоор таны эх сард хайр дурлалын амьдрал ямар бэлэг орж ирэх үү, ажил карьерт ямар байх вэ, ямар бэлэг орж ирэх үү, зүүн бэлгийн тал дээр ямар бэлэг юу орж ирэх үд нь харж өгнө. За тийм ээ. Тэгээ бас ерөнхий төвшин ахих зөвлөгөө бүр үнэхээр амьдралтай хариуцлагатай байгаад үнэхээр амьдралыг илүү өөрийн амьдралыг илүү хүчтэй, илүү хурднаар ингэж хөгжүүлье гэж байгаа хүмүүстээ зориулсан юм зөвлөгөө таран уншлага хэсэг байх болно. За тэгээ бас астрологийн талаар төвшин ахих зөвлөгөөнүүд нь бас багтсан байх болно. За тэгэхээр уншлагын эхнийхнээс ингээ боллоо. Та өөрийн сайхан мэдрэмжтэй холбогдож байгаад нэмэлтийг авах хэсэг шийдвэрээ гаргаараа. Ямар шийдвэр гаргасан зүв байх болно. Буруу шийдвэр гэж ерөөсөө байхгүй. За тийм ээ. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяр та.